Амны эвгүй үнэрийг дарах байгалийн гарагтай 9 арга. 1. Алим, цоохор майлз. Сууван алим болон суун нь ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулж, эрүүл байдлаа хадгалахад тустай. Амнаас эвгүй үнэр ялгарах гол шалтгаан нь ходоод гэдэс дотрын үйл ажиллагаа доголдож буй илэрлэгэж хэлж болно. Цэвэр шинэхэн жимс ногоо эцнэр амны хөндийг цэвэрлэж, бактерийг устгаж өгнө. Шүд болон хихээ сайтар цэвэрлэж байх хэрэгтэй. Өглөө үлэн дээр амаас эвгүй үнэр ялгарх нь ходоодны хүчил ихссэн болохыг харуулна. Жимс ногоо зажилж итлэн ходоод гэдэсний эрүүл мэнд болоод амны хөндийг цэвэрлэж өгөх ашиг тустай. 2. Хүнсний ногоо сайн ид. Амнаас эвгүй үнэр ялгарх нь ходоодны хүчил татрах, эсвэл хоол боловсруулах эрхтний эмнэлгийн шинж тэмдэг байж болно. Хүнсний ногоо эцснээр таны дахлаа илүү сайжрах маш сайн арга юм. Түүнчлэн ногоон ургамал нь хлорофиллээр баялаг бөгөөд ургамал нарны гэрлийн энергийг шингээхэд фотосинтез хийхэд ашигладаг пигмент юм. Хлорофилл нь мөн үр дүнтэй байгалийн хоргоожуулагч бодис бөгөөд амнаас ялгарах ямар ч үнэрийг айлгаж өгдөг. 3. Хоолныхоо дараа чимэглэж босон ногоог зажилж ид. Гаа шиг чимсэн гоёл нь амны хөндийн эвгүй үнэр, улмаар ходоод гэдэс зүрхний өрөвслийг намдаахад тусалдаг. Мөн гаа, яншуу гэх мэт ургамал нь хоолыг сайхан харагдуулахаас гадна амны хүндийд хүчтэй нөлөө үзүүлдэг. Тиймээс хоолоо дууссаны дараа идэхийн тулд бага зэргийг үлдээгээрэй. Таны эдсэн хоолноос борж үүссэн үнэрийг сармжуулахын тулд идэж дууссаны дараа тэдгээрийг зажилно. 4. Тархтай найзлах хэрэгтэй. Тарганд агуулгадах ашигтай бактери нь хоол боловсруулах, ялангуяа сүүн бүтээгдэхүүнийг шингээхэд тусалдаг. Энэ нь хоол боловсруулах дох гяцааг эрүүл байлгаж, улмаар муухай үнэр ялгарах боломжийг бууруулдаг. Хоол боловсруулах дох гяцаа муудахаас гадна аманд сульфитийн нийтлүүд хуримтлагдах нь амьсгалын замаар эвгүй үнэр ялгаруулдаг. Пробиотик дагуулгадах сайн бактери нь олон судалгаагаар аманд дагуулгадах сульфитийн нийтлүүдийн түвшин бууруулдаг. Тарх худалдаж явахдаа нэмэлт сахаргүй органик тарх сонгоорой. 5. Их өөх энтори дээр. Амнаас муудсан байцаа шиг өмхийн үнэр ялгарх нь метанитолын ялгаралтай холбоотой. Энтор идэх нь энэ үнэрийн эсрэг үр дүнтэй юм. Үүнээс гадна шанцай нь үр дүнтэй байд. 6. Ногоон цай уугаарай. Ногоон цай уух нь эрүүл мэндийн олон ач тустай бөгөөд тархины үйл ажиллагааг сайжруулж, тодорхой хэлбэрийн хорт хадрын эрсдлийг бууруулдаг. Мөн биеийг хоргоожүүлэхэд тусалдаг бөгөөд ингэснээр биеийн тааламжгүй үнэр, амьсгалын замын таагүй үнэрийг бууруулдаг. Ногоон цай нь амны хүндийд бактери эсрэг тэмцэхэд тусалдаг катехин хэмээх байгалийн антиоксидант агуулдаг. 7. Цитрусын төрлийн жимс, бактери устгах үйлчилгээтэй. Цитрус жимсдэх нимбгийн хүчил нь амны хүндий, хоол боловсруулах замын бактерийн өсөлтийг бууруулах нөхцөлийг бүрдүүлдэг. 8. Цагаан гаан нэмбэгтээ цай амны хөндийг цэвэрлэнэ. Цагаан гаан олон төрлийн эмийн шин чанартай байдаг. Үүнийг хоолны цэсэндээ нэмснээр амнаас хурц үнэр гарахад хүргэдэг ходоодоо эмчлэх боломжтой. Цайнд дургу байсан ч гэсэн үүнийг ашиглан амаа зайлж болно. Цагаан гаан амны эвгүй үнэрийг арилгахад тусалдаг бөгөөд нэмбэгний хүчил нь бактери үрчгээс сэргийлнэ. 9. Ус уугаарай. Амаа чийгшүүлснээр та хоол хүнсний үлдэгдлийг зайлж угаана. Энэ нь амандах бактерийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх болно. Ундны ус нь мөн бодисын солилцооны үйл явцад зайлшгүй шаардлагатай байдаг. Тиймээс та өдөр бүр тохирох хэмжээгээр ус уухаа мартаж болохгүй.